Эрүүл мэндийн салбарынхны хийсэн судалгаагаар агаарын бохирдол тамхины хэрэглэнээс шалтгаалаад сүүлийн хэдэн жилд уушигны өвчтөе хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Иргэд уушигны ямар эмгэгтэй байна гэдгээ мэдхийн тулд эрентгэн зураг авахулдаг байсан. Харин өнөөдрөөс эхлээд дэлхийн дахны анагаах ухаанд хэрэглэж байгаа чэжний хитаван оншилгоо эмчилгээний аппарат Монголын эрүүл мэндийн салбарт нэвтэрч эхэллээ. Ингэснээр богино хугацаанд хүмүүс уушигны ямар эмгэгтэй байгаагаа мэдэх боломжтой болж байгаамаа. Өмнө нь бол бид одоо эренгийн хяналтанд доор эрентгийн одоо хяналтанд доор бид нэр эренгийн компьютерээр баримжаалан одоо оншилж байсан. Мэдээж одоо цэжний хитаван компьютерийн төвшөнд хүрэхээр бас одоо зарим нарийн мэдээллийг өгдөггүй ч гэсэн энэ маань одоо даваа тал нь одоо юу байх вэ гэхээр туяаны хор байхгүй өвчтөндөө за хэвтрийн хүнд өвчтнүүдэд шууд аппаратаа зөөж чад орон дээр нь үйлчилж одоо онцлогоо эмчилгээг явуулах боломжтой. Нөгөө талаар бол одоо эмч одоо тухайн одоо онцлогооны процедур үйл ажиллагаагаа хийж байхдаа одоо яг өөрийнхөө одоо энэ хяналтанд дор мэд хяналтанд дор эхоны дэлгэцээ хараад онцлогоогоо одоо хэд давтан явуулах одоо тийм боломжтой. Хүний бие олоод үйлчлүүлэгч өвчтний биед одоо туяаны янз бүрийн хор нөлөө байхгүй. 1980-ад оноос уушигны салбарт хитаван онцлогоог хэрэглэж иржээ. Тайван, Австрали, Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд онцлогооны энэ аргаар амьсгалын эрхтний эмгэгийг нарийн оншилж байсан. За харин 3 дугаар эмнэлгийнхэнд Тайван улсын үндэсний их сургуулийн анагаахын тэнхимийнхэн энэ эхо аппаратыг буцалтгүй тусламжаар өгсөн байна. Хитаван онцлогоог хэдэн төгрөгөөр хийх нь одоогоор тодорхой болоог байгаа юм байна. Баццэг Баатархуу нар мэдээллээ.